Өнөөдөр нийслэл Улаанбаатар хот бол 1-р төлөвлөлтгөө, 2-р төлөвлөгөөгөө, 3-р зохион байгуулалтгөө, 4-р замбраагүй нэг үгээр хэлэх юм бол томоос том тосгон болж өөрсөн. Улаанбаатар хотод хүүхд эрүүл аюулгүй орчинд амьдрал сурах хэрэгтэй гэдэг хуулийн зал байхгүй болсон. Хүүхдэд тэрэгдэн түрээд амар тайван алхах юм боломж байхгүй. Хүүхд дугуйгаа унаад эрүүл аюулгүй зорчих бас хөдөлгөөн юм боломж байхгүй болсон. Улаанбаатар хотын А бүсэд байгаа бүх улсын ерөнхий боловсролын сургуулиудын газар зарагдсан. Цэцэрлэгийн газар зарагдсан. Богд дуулыг тойрсон 34 ам байгаа. 34 амын зөвхөн нэг гамд нь амнаас бус нь бүгд бас отог аялал жуулчлалын нэрээр зарагдаж хаус орон сууцны орол болсон. Хууль хэрэгжихгүй хаана хэрэгжихгүй нэгвэл Улаанбаатар хотын газар олголт хэрэгжихгүй байна. Өнөөдөр нийтийн эзэмшлийн талбай гэж байхгүй болсон. Хүүхд залуучдын парк гэж байхгүй болсон. Хүүхдүүдийн чөлөө цагаа өнгөрөх аялал жуулчлалын бүс гэж байхгүй болсон. Голын эрг голдрол гэж бас байхгүй болсон. Бүгд барилгагдсан, бүгд хууль бусаар зарагдсан. Тэгэхээр энэ үеийн нийслэлийн удирдлагууд, газрын ерөнхий агентууд бүгд холбоотой. Тийм учраас энэ хэн шалгыг бид заавал эцсийн үзэн шалгалт хэрэгтэй. Улаанбаатар хотын иргэд өөрсдийнхөө амьдрах орчныг ямар болох нөхцөлийг хэн авчирч тавьсныг ойлгож мэдэх хэрэгтэй. Хамгийн гол зүйл бол энэ. Тэрнээс юу гэдэг улс төрийн ямар нэгэн зорилгоор ч юм уу эсвэл хэн нэгнийг одоо сайхан муухай ардуулах тухай энэ бол сонсгол юусоо биш. 3 км радиус дотор бол Монгол улсын бүх төрийн байгууллагууд ажиллаж байгаа. 3 км радиус дотор. Тэгтэл энэ 3 км радиуст бид нар хотын төвөд аваад үзэх юм бол Сүхбаатарын талбайгаас өөр том талбай биднэрт байхгүй. Сүхбаатарын талбай дээр мөнхийн асар авчирч тавьчихдаг. Тэнд иргэдэн чөлөөтэй зорчих хэрэг байхгүй гэдэг ч юм. Тийм болохоор өнөөдөр 1992 оноос хойш Улаанбаатар хотын газар олголтоор нээлттэй хянаж шалгах төр сонсголтыг зорилго нь ерөөсөө энэ юм аа. Та нар яваад үзээрэй. 5 шараас офицеруудаа ордох хүртэл нэг сургууль бүтэн биеийн тавины талбайтай үлдээгүй. Бүгдээр нь барилга урсан. Хамгийн ойрын чиг бол 84 дэх сургуулийн үүдэнд 2 барилга тулгаа барьсан байна. Ард нь хөл бөмбөгийн талбай, хүүхдүүдийн чөлөө цаг өнгөрөх талбайсан бас барилга урсан. Ингээд сургуулиуд нь өөрөө өргөдөх ямар ч боломжгүй болсон. Цэцэрлэгүүд нь өргөдөл барих ямар ч боломжгүй болсон. Энэ өсөн нэмэгдэж өөр хүүхдийн ирээдүйн хөгжилд маш саад болж байгаа. Бүтэн биеийн тавины талбайтай үйлчлэн сургууль бас нэгч байхгүй. Энэ өөрөө хүүхд залуучуудын ирээдүйд бие бэлтгэлийн хөгжилд хамгийн хор үнэт учруулж байгаа. Гэх мэт ийм асуудлаас үүдэлтэй энэ Улаанбаатар хотын газар олголтын хянан шалгалтын хороог дэмжиж энэ үйлсээс явуулах зөв гэж манай намын бүлгээс бидний эдэн гишүүд орсон байгаа. Тэгээд одоо та бүхэн хараараа өнөөдөр улсын хурлаар орно. Хин эсрэг санал тарж хин дэмж санал болсон ил тод ядарна. Хэрвээ дэмжихгүй санал өгсөн хүмүүс бол тухайн үеийн хотын дарга байсан буюу Монгол Ардын намын гишүүдийн дарганы нөлөөнд орсон л гэсэн. Тэр маш тодорхой арга та бүхэн энийг хараарай. Тэгээд тэрийг бас ил хараад та нар дүнэлт хийгээд өгөх гэсэн. Тэгээд баярлалаа та бүхэнд.